миний нэг одоо нэг амьдралын зорилго. За. Тэгээд олон жил болж байгаа байхгүй. Ерөөдөө жүжигчин гэхээс илүү найруулагч, зохиолч. Харин тэр тал руугаа ерөөдөө би одоо зорж яваад байгаа байхгүй. 2024 оны шинэ жилийн дугаар маань ингээд эхлээд дундаа ороод явж байгаа юм. Тэгээд их л нэлээд удаа урилга өгсөний эцэст ингээд урилга хүлээж авсан уран бүтээлч Инкүшт. Тэгээд одоо баярлаа. За баярлаа. Та бүгд бас баярлаа. Одоо намайг тоож одоо энэхүү цаг блогдоос урьж сайхан ярилцлаганд орооч гэж өөрснөөс маш их баярлж байна. За баярлаа. Тэгээд нэг уулзах хүмүүс уулздаг гэж ингээ он гарахын өмнөхөн уулзж байгаа юм байна да. Төлөө. Тийм байна. Тий. За баярлаа. $2024 оны эхлэлийг үл нэг үүлэн сэтгэлэгтэй киногоор тавив уу? Энэ кинонд хамгийн гол нь өөрөө тоглохоос гадна туслах найруулагчаар ажилласан тийм ээ. Тэгээ энэ кино бас нэг энэ 2024 оны сонин сайхны нэг үү? Ер нь энэ 2024 оныхаа сонин сайхнаас хоёлаа подкастынхаа ярилцлагыг эхлүүлвэл. За тэгээ жүжигчин Эрдэнэ Очиргээд хүн байгаа та энэ нэгчтэйгээ би бас анх 2014 онд Black Box театрт ороод анх танилцж ирсэн. Тэгээд хамт одоо бид нэр уран бүтээлийн найзууд гээд явдаг. Тэгтээ бид нэр ихчдүүс. Тэгээ бид нэр ярьж байгаад 2022 онд яг нэг ийм зохиол байвал ямар уу, тийм зохиол байвал ямар уу, ингэж кино хийвэл ямар уу гэж ярилцж байгаад тэгээд энэ үүлэн сэтгэл киноны зохиолыг анх бид ярилцаа гаргаж ирсэн. Тэгээд ерөөдөө үндсэнд би бол зохиолч дээр хамтарч ажилласан. За тэгээд туслах найруулагчаар нь ажиллаад дээрэс нь гол дүртэнд эрэгтэй гол дүртэнд тоглолцсон юм. Өөрөө. Тэр яг нэг очрооч миний дүү чи энэ дүртэнд тоглох боломжтой юм байна. Чи тоглож байгаа. Их чин чамаг наанаас хөндлөнгөөс нь хараад сайн мчаан өгөөд ингээд яваад иж хоол ингээд гоё гар би орц ингээд явъя гэд. Тэгээ би бол ихэндээ жоон татгалзчихсан байхгүй. Яг дүүхээр туслах найруулагчаар би өөр ажиллах. Тэгэнгүүт өөрөө дүр дээр ажиллаж байгаа ингээд миний ингээд юм анхаарал фул байж чадахгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Туслах найруулж байгаа ажлыг үүргийг гүйцэтгэхэд явах нэг юм хэцүү. Түн хажуун дахиад өөрөө жүжиглээд яваад бас нэг хэцүү. Тэгээ би их чив чадахгүй. Би хоёр ажлыг ингээд чадахгүй юм шүү. Тэнгүүд их ч намайг нэг зоригжуулаад урам өгöd минутад чийлж чадна. Зүгээр битгий. Чи зүгээр зоригтой орчих. Зүгээр ичин байна. Санаа битгий зав. Тэнгүүд за нэрээ тийм шиг. За яад ингэж тэгээ тоглоод үзсэн. Тэгээд харин азууч нь тоглолтын дээр очрогч маань их гоо тийм дөнгөтэй нэг тийм надад тийм хүчтэй урмын тийм сайн бичээд маш их өгсөн болохоор тэрийгээ дагаад ингээд дүр маань өөр ингээд тийм тодорхой хэмжээнд ингээд миний биш өөр хүн гаргаж чадсан болов гэж хараад байгаа юм. Гэтэ мэдэхгүй байна. Үзэгчид тэрийг бол шүүшт ямар хүү дүр тоглосон юм байна, яаж тоглосон юм байна гэх. Клипүүдэд тоглосноор нь мэддэг. За тэгжээд тэр дундаас бүсгүй гэдэг дууны клипээр нь хүмүүс илүү их мэдсэн юм байна лээ гэж би бол ойлгосон. Тэнт комментуудыг харахаар тэгэл крашууд их нэмэгдсэн, өөрөг чинь крашлдаг нэмэгдсэн юм шиг харагдсан шүү дээ. Ер нь тэр бүсгүй гэдэг клипэнд анх яагаад тоглох болсон юм? Одоо ер нь ингээ клипэнд тоглохдоо дуучны уран бүтээлчийн одоо нэг карьерийн илүү хардгуу, эсвэл ер нь зохиолыг хардгуу. Яг миний нэг юм хувийн зорилго болсон. Би театрын хүн болно гэдэг тийм зорилго тавьсан болохоор надад дэргэцийн тал руугаа ингээм юм хийхээр сонирн биш тухайн үед санагдчихсан. Яг одоо бодохоор тэнийг гэж магадгүй л байна. Найлал тал руу хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Тэр хүмүүс янз бүрээр л ойлгож шүү. Тэр үед миний тийм бодол тийм байсан байхгүй. Би театрын хүн болох учраас би тэгж телевизээр гарч байгаа, зургатаар гарч байгаа би оролцох. Тийм сонирн надад биш. Тэгээ энийг явдаг байсан. Тэгээ сүүлд явж байгаад театрт ороод бас жүжигчнээр ажиллаж агаад мөн адил бодол маань хэвэндээ. Тэрийн болгоныг юмд оролцоод байдаггүй. Хэрвээ тухайн уран бүтээл тэр үнэхээр кино ч юм уу, реклам ч юм уу, клип ч юм уу оролцох хүсэлт санал тавиад тэр нь зохиол сайтай, найруулга сайтай, орж байгаа партнер жүжигчин илүү бас нэг карьер сайтай ч юм уу, уран чадвар сайтай ч юм уу тийм маш сайн жүжигчин байгаад тий хамтарч тоглох хүн маань тийм байгаа, тийм баг бүрэлдэхүүн сайн байгаас тийм зохиолт бол би бол нэг тийм татгалцахгүй. Энэ кинон дээр энэ реклам дээр энэ царайтай юм хүн байх хэвээр. Миний царай заавал таарах албагүй шүү дээ. Тийм болохоор магадгүй намайг сонгогдож байсан болно. Энэ дэр би тэгээд яагаад намайг тоглоулахгүй юм бол яагаад би сонгогдсон юм бол гэдэг нэг тийм одоо гэдэг нэг юм гомдох ч биш те нэг тэртэй тунааж юм шиг тэрийг тоглоулсан баг би юу тэрний хажууд хамаагүй хэлж шүү дээ. Яагаад гэсэн тийм бодол байдгүй. Тэр бол тэр хүмүүсээ өөртөө сонголтохгүй. Үнэхээр надад санал тавьвал би бүх юм харна. Тэр утгаараа яг тэр чинь 2021 он би чинь Хотлон кинонд ерхий найруулагчаар ажиллаж байгаад
Тэгээ нэг манай кино чинь нэг 2 жилийн хугацаанд хийгдсэн юм чинь тэгээ эхний натураа зураг авалт дуусаад тэгээ 21 он гараад тэгээ тэр үуч нэг юм ковид нэг юм 20 цээр тавигдаад сулраад нэг юм жоохон тийм үе байсан шүү дээ 2021 он чинь тэгээ миний таньдаг дүү үдээ. Тэгээ сайн байна хаа та юу хийж ийн гэх нөгөө ах нь ингээд лагер дээрээ сайхан агаарт ингээд байж гинэ 20 цаар бүрөнгөс даалгавар хот руу орно гэл. За танд ийм юм байна. Та клипийн тоглох уу гинэ. За ямар клип бэ гэлтсэн. Тэгсэн яалтчгүй ихгүй надад Дашнэмийн дуулсан бүсгүй гэдэг дуу байгаа юм ба гэхгүй. Тэгээ би яг үндэ Дашнэмийг мэддэг. Дашнэм гингүүд яагаад ч зохиолын дуу ч бодогдчихгүй. Би тийм зохиолын дуу тоглохгүй. Юу та зохиолын дуу гэдэг юм уу гэж нөөдөөс. Үгүй наад ч ойлгомжтой Дашнэм. Тэгээд бүсгүй наад зохиолын дуу юм шүү гэ. Буцаад удаас ч чинь. Үгүй зохиолын дуу биш та тэр юу үзээгүй юм уу нөгөө нэг voice show үзээ хүмүүс. Voice show үздэг ш тахана гэд. Тэгээд нэгэд хурд амтлагч энэ жил 30 жилийн болж байгаа юм байна. Тэгээд тэр ойдоо зориулаад энэ дуугаа шинжилээд клип хийж байгаа юм байна. Тэгээд цогаахтай хамтарч дуулж байгаа юм. Тэгээд Отгон Баяр ах өөрөө ингээд продюсерлаад өөрөө ингээд хөгжим найруулгын шинжилгээ явуулж байгаа юм байна. Гингүүт нь хурд гингүүд надад вау гэж байна. Тэгээд дээрэс нь Дашнэмийн тэр YouTube дээр voice дуулсан тэр хэсэг надад бас таалагдсан. Ямар гой дуулт юм бэ? Чи ийм дуу чинь бас байдаг юм байна гэж анхудаа мэдчихэж байна. Тэгээд за бичлэн уулзъя гэдэг. Тэгээд тэр Цэнгэлт хүрээлэнгийн тэнд студент байт юм бэлээ. Хурдын. Тэнд очиж уулзаад Отгон Баярхтай танилцаад. Тэгсэн манай жүжигчин нөө Машама буюу хулан маань ирсэн байжсэн. Тэгээд та хоёр маань ингээд эмэгтэй эрт хоёр гол дүр маань тэгээд ингээд явна. Тэгээд зураг авалтанд орчихсон. Би ч тэгж олон хүн үзнэ гэж тухайд хэн ч бодоогүй байсан л яг юм чинь Монголын төвшөнд бол ч өндөр тоонд орчих байгаа байхгүй. Монголчууд хэдэн хүн амтай байдаг тийм. Манай бүсгүй дууны нөгөө залуу биш тийм ч гэдэг юм нөгөө дүрээрээ танигдчихдаг гэдэг чтэй. Тэр клипийнхаа дүрээр хүмүүст илүү хүрсэн гэдэг утга нь илүү хүмүүстэй байгалах л дөө. Тэгээд Монгол хүмүүс ч өөрсдөө тийм гадны хүмүүс ч биш шүү дээ. Хичнээн хараад таньсан ч гэсэн дотроо ингээд бодоод явцдаг хараад өнгөрчтэй тэрнээс хүү тэр байж дээ сайн уу мань ингээд хижээс сэтгэл хөдлөө илэрхийлдэг үү тийм ард юм уу хараал өнгөрдөг тийм ерөөдөө хараал танил өнгөрчтэй тэнгүүд би намайг хараач намайг хараач гэд явах уу эмэгтэй найруулагчдаар жоохон хамтарч ажиллах дуртай юу гүй юу нэг тийм хүмүүсэд чинь эсрэг хүйснийхэнтэйгээ илүү их ойлголцоод байдаг ч гэдэг юм уу тийм ер нь уран бүтээлж байгаа зүйлс тийм зүйл байдаггүй яагаад би тэгээд энэ хотуулан гүнж дээр ерхий найруулагчаар ажилласан мэдээж зохиолч нь эмэгтэй хүн байгаа тийм ээ за 2000 киноны 2000 кино байна энэ чинь бас түүхэн кино за тэгжэл эхнэрийн эзүүд чинь жоохон чөлөө зарчим үеийн кино бол явчихна тий. Тэр чинь сүүлд ирсэн. Одоо тэгээ түрүүн дөр туслах найруулагчаар ажиллаад ганцхан ингээд уран бүтээл чинь дүр бүтээгээд давхар найруулагчаар ажиллаад шүү дээ тий. Тэгэхээр ер нь нэг өөрийгөө хөгжүүлэх ер нь нэг тэр найруулагчаар цаашдаа ажиллах тийм зорилго тавиад ингээд яваад байна уу. Тэгээ би бол одоо бол яг өөрийгөө нэг тал руугаа хивэж их бодоод байгаа. Тэр нь юу вэ? Найруулагч, зохиолч, алста продюсер гэсэн тийм тал руугаа юм хивэж одоо судалгаа хийж суралцаж яваад байгаа юм. Яг тэрний үндсэн дээрээс нэг тэр хотулун гүнж кино болохоор тэр анх армаа байсан шүү дээ. Тэгээ ном байж байгаа тэр шүүдрэгч нөө санал тавиад хамтарч ажиллах уу гэд надад санал тавьж ирсэн. Тэр нь ямар санал тавьсан, яаж тавьсан бэхээр тэр хүний хараанд юугаар өртсөн бэхээр 2018 онд одоо жүжигчин Эрдэнэ очрогч битээр нэг бас хамтраад Шекспирийн нэг Гамлет гэж зохиол өгдөг да жүжиг. Тэрийг нэг хүний кино жүжиг болгож ирсэн байхгүй юу? Монодрам болгож ирсэн. Тэгээд тэрийг 2018 онд корпоратд одоо нээлттэйж тоглож ирсэн юм. Тэгэд шүүдрэгчд урилга өгөөд тухайд нээлттэнд үзүүлж ирсэн. Тэгэд шүүдрэгч намайг анх харж ирсэн бэл. Ийм нэг залуу хүн гарч ирж байгаа юм байна гэд нэг толгоондоо нэг юм бодол авсан юм шиг байл. Тэгээд тэрний шалтгаан бол энэ хотлооны ерөнхий найруулагчаар ажиллах тийм үндсэн хөшөөрөг болсон болов гэж би бол хувьдаа боддөг юм. Заавал эмгтэй байх албан байхгүй. Заавал эрэгтэй байх албан. Тэр санаа нийлэх. Яг зөв. Зорилго нэг буюу тэрэндээ нэгдээ санаа нийлээд нэг уран бүтээлийг нэг ажлыг хийх гэж явж байгаа хүмүүс нийлжлөө. Тэр нь хөгжим хүн байна уу, залуу хүн байна хамаагүй. Тийм утгаараа л гэж ойлгоод байдаг шүү дээ. Тэгээ яхад би бодоодсон чинь ихэнх нь эмгтэй хүмүүстэй хамтарч ажилласан байгаад дээ. Санаа нийлдэг л байна. Тэ. Тэгээд 2000 кино ч бас ямар онцлогтой юм. Энэ бас л санал ирсэн үү? Тэгсэн. Энэ кино чинь нэг одоо тэр ерхий найруулагч нь Отгон Зориг гэдэг нэг залуу байгаа шүү. Улаасны хотыг 2000 цэргийн бослохын тухай ингээд түүхэн кино хийж байгаа маа. Тэгээд энэ кинонд чамаа нэг түүхэн дүр тарж байгаа. Бодит хүний түүхээ дүр хийх нь тэнгууд нь бас ямар дүрийн тэг би бас өөрийгөө дайчин баатар юм болов гэж бодож байгаа шүү дээ. Жанжин гэдэг. Манжи эсрэг босч байгаа баатар нь би ч юм уу. Өөр дотор бодож шүү дээ. Тэнгууд яах вэ? Тэгсэн чинь хувилгаан Наруванчин
гэгдний дүр гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд нь би чинь энэ актер хүний чинь дүрийг би яаж гаргах чи гаргах хэрэгтэй. Чи байна. Тэгээ продюсер зөвшөөрсөн, зохиолч нь зөвшөөрсөн, одоо найруулагч нь зөвшөөрчлөө. Энэ баг хамт олон бүгд чамайг зөвшөөрсөн. Одоо чи тоглол. Тэгээ яг хуу зориглоод бас тоглосон. Тэгээд тэр чинь Завхан аймгийн нэг Улаастай хотод яг нэг зураг авалт хийсэн шүү. Нөгөө богдын нөгөө гол гээд яг нэг сайхан гол үүд юм билээ. Ер нь тэний тэнд зураг авалт хийгдсэн. Тэгээд яг тэр кинонд бас их юм ойлгож авсан. Тэр чинь бас түүхэн дүр болохоор бас буруу тоглолцохгүй, буруу хөлөг ингээ ярьчихгүй, буруу үйлдэл үзүүлчихгүй гэдэг талаас өөрийгөө маш их тийм өөрчлөх гэж үзсэн. Одоо нэг тэр чинь бас амьдралдаа анх удаага үсээ хусч байгаа шүү дээ. Тэр даанх нэг хүүхд багтал дай хүргээхэд л үсээ хусдаг та. Тэрнээс ч би ч үсээ хусуулах дургүй байхгүй юусэн. Тэгэл тэнд үсээ хусуулаад тэгээд тоолд нарахад бол за би юу нэг гээр идөө гэл тэгээ бодож байгаа. Яг нэг дүрдээ орох гал үзээд байгаа юм бол янз бүрээр бодож байгаа. Тэгээ тэр гэрээнд бас тоглосноор мэдгүй надад их сайхан байт. Яагаад ч юм бас нэг тэр гэгэнтэн гэдэг дүр ингээ надад нэг оноогдно гэдэг маань энэ чинь хувь тохиол, хувь зохиол. Тэгэхээр миний амьдралд юм цаашдын зам мөрийг гоё цагаан болгож байгаа юм болов уу гэж бас тийм бэлэгдэлж бас хүлээж авсан. Зөв. Тэр үйлж байгаа хэсгийг хийхэд бас нэг дотроосоо тэгээ үүлэх юм гэхдээ бас яг бас хэцүү гаддаг шүү дээ. Тэгээ зүгээр очиад камер юм гаргаж ирэл үүлнэ гэдэг чинь бас хэцүү. Бас инех хэцүү гэдэг тий. Инех хэцүү. Юу н кино тоглох хэцүү. Яг найруулагч нэг гараа олцсон жүжигчтэй хамтраад ажиллаад байгаа ч юм уу тийм байт юм бэл ингээд. Одоо бид нар хүүхдээ байхдаа сайн анзаарч харгаа. Одоо ингээд харахаар нэрээ яг энэ жүжигчин тэгэл байгаад идэм биш дэж юм уу яг тийм кино байгаад идэм тий. Тэгэхээр яг Монголд бас тийм байгаад идэм байна гэдг нь харагдаад байгаа байхгүй. Улсын драмын эрдмийн театрт одоо өөрөө л гэж шүү дээ драмын жүжигчин гэдгийг айгүйх онцолж исэн. Би яг тэрний төлөө зорж исэн гэдэг. Тэгтэл одоо бодож байгаа бодол арай өөр болсон байна тий. Тэгэхээр дэлгэцийн уран бүтээл буюу драмын одоо улсын драмын эрдмийн театр чинь бас том одоо босгох шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэнд ингээ 10-аад жил ажилласан гэдэг нь тэндээс бас их олон зүйл сурсан байгаа. Одоо ингээд драмын театрлага эргээд оръё ч гэдэг юм уус драмын нэг тийм гоё жүжигийн нэг тийм гоё дүрийг бүтээч юмсан гэсэн мөрөөдөл байдаг. Тэнд ажиллаж авах хугацаанд мэдээж өөрийгөө бол жүжигчин ер нь цаашдаа би жүжигчин болно гэж мөрөөдлийг бол тээжсэн хэвээрээ байсан. Гэтэ нэг бодол дундуур нэг харавж орж ирж ирсэн надад тэгдэг чи яг 2011 онд лөө тий 11 онд юм байна. Яг гэртээ нэг кино үзээд тэр нэг цэрэг райныг аварснаа гэдэг кинод шүү дээ Том гэсэн тоглолдог. Тэгээ тэр киног би яг ч дахиад үзчихсэн тийм. Одоо ингээ харахаар дандаа одууддаг тий. Тэр одоо ингээ харахаар маш сайн жүжигч тоглосон байгаа юм. Тэгээ Мэт Дэм чин тэр кинонд тоглож байхдаа Оскар маа авчихсан байхгүй яг тэр жилдээ. Тэнгүүд тэр кино үзээд яг ч надад тэр нэг хэрвээ би кино найруулаад хэрвээ би жүжиг найруулвал яах вэ? Хэрвээ би зохиол бичвэл яах вэ? Тийм бодол зүгээр нэг орж иж зурс хийж орж. Тийм нэг зурс гэнэ орж ирдэг дээ. Тэнгүүд за би шүтээ юу гайх тийм номын сураажгүй ээж юуг нь чийгэжгүй гэж ингээд тухайд ингээд өнгөрч исэн. Гэхдээ тэр бодлыг авч ингээд нэг ингээд ороод ингээд миний дотор ингээд суугдсан юм шиг байна. Тэгээ энэ явсараас одоо өнөөдөр хүртэл ингээд явсаар ингээд улам бихчээд ерөөсөө л би энэ тал руу явах хэрэгтэй юм гэдэг бат ингээд суугдсан байдаг. Цэнгэлэгчийг таних бах тий доктор кино судлаач. Тэгээ манай подкастт орохдоо ингэж хэлчихсэн. IPTV кинонд IPTV дандаа нэмэх 18 кинонуудад аюу хүмүүс үзэж байна. Тэгээ нөгөө мөнгө олохын тулд нөгөө чанаргүй кинонууд хийгдээд тэгээ тийшээ ингээ ороод байна гэх сая бас нөгөө болд жүжигч бас хэлжлээ шүү дээ. Тэгэхээр ингээд энэ мэтчлэн нөгөө мөнгө гэдгийн хойноос биш одоо чанар гэдэг зүйлийг ярих болсон. Тэгээд тэр нөгөө найруулагч буюу продюсерууд одоо жоохон энэ нэг хотоосоо гараад ингээ Вьетнам одоо заавал Холливуд биш одоо Макао ч гэдэг юм одоо хайшаа жамууг яваад ингээд тий ингээд өөрөө хайрцагсаа эхлээд гараа таачээ тэгжиж үзэгчтэй голгохгүй юм хийжтэй гэдэг ингэдэг нэг санаа хэлчихсэн. Тэгээд энтэй хэрэг санаа нийлдэггүй энэ IPTV-ийн талаар энэ сүүлд хийгдэж байгаа кинонуудын талаар уран бүтээлч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ? За яг энэ дээр бол бас хэлбэр санагддаг шүү нэрээ. Амьдрал дээр болж бүтэхгүй байгаа зүйлүүдийг бүгдийг ингээд сөхөд байна л та. Уран бүтээл гээд. Тэгвэл энэ тодорхой цензур байх хэрэгтэй бол гэж бодоод байгаа байхгүй. Бүх амьдралын сэдвийг кино болох ёс одоо юу гэдэг тийм чорн бол байхгүй шүү дээ. Хайрын төрлийн, драм төрлийн ч юм уу те эсвэл трейлер төрлийн
Акшн атлет кинонд бол яг хөө монголчууд бол нэг үе бодвол ингээд юм хийх гэдэг зорж нь харагддаг. Яг н аим шиг инээдэм эротик гэдэг. Энэ гурван жанр төр нэг жоохон тийм сонир санагдаад байхгүй. Инээдэм ихээр нөгөө нэг гудамжны маазраа нэг нэгийг шоглдог яриа зөвхөн хин нэг юм сонссон онгоогоо ингээд кино болгоод байгаа байхгүй. Тэгээ тэрийг үзэж байгаа үзэгч танаа 12-оос танаа өсвөр насны залуучууд байхгүй. Тэгэхээр тэд нар чинь юу үзэж байгаа нөгөө нэг хэлэхгүй болохгүйгаа өвгнүүдийг сонсож авна. Ингэдэг юм байна, тэгдэг юм байна гэж ойлгож авна. За тэгвэл аим шиг киноноос болохоор мөн адил яг үнтэй адилхан юм сурч авдаг. За яг хөө заримд хэлэх санаа бол байгаа тий. Дэвтэй арх уу тий дэвтэй газар юм байдаг гэх санаанд нь байдаг. Яг зарим аим шиг кино бол хэлэх санаа нь гоё. Магадгүй хийц урын хувьд бол жоохон тийм байж магадгүй л тэр үзэгчдүүд шууд хэлнэ. Тэр эротик гэдэг кино бол би болоогүй болов гэж бодоод байгаа шүү дээ. Тэр Монголын үзэгчдэд бол яг гадны кино бол байж болно тий. Гадны өөрсдөө түрээслээ үзэж болно. Тэр Солонгос нөө Америк нөө хамаагүй. 90 метрийн ажлыг бол их том гэгээлх сайхан зүйл гэж харуулах гэдэг шүү дээ. Ингээд зүгээр зарим зүйлүүдийн зүгээр сурвалж сонсох нь би бол хэзээ ч тийм кино үзэх юм сонирхолж байдгүй. Тоглох бүр сонирхол байхгүй. Тэгэнгүүт нэг нууц замрыг юм те. Эхнэрийнх нь ч юм уу нөхрийнх нь ч юм нууц замраг заавал байж идэг. Тэгээ ажлын бэлгийн дарамт ч гинөө нэг тийм таксины нээж олооч гинөө нэг юм гряз нэг ярьдаг шүү дээ. Бохор заваа нэг юм мимик сурчлаад гаргаад амж санагдаад байгаа хгүй. Кино хийж байгаа хүмүүс нь өөрсдөө л өмөрөх бах. Би бол та нарын зөв ч тийм над бол бүр энэ хүн болонд өөр өөртөө зөв штэ. Танд тэдэр төл өөртөө зөв. Би бол бас буруу шахахгүй. Миний хувьд бол бас байж боломгүй асуудал байгаа. Энэ чинь миний хувийн үзэл байхгүй. Багш хэлдэг гэсэн юм. Ардын жишээ мөхтөрч гээд багш маад бурхны оронд байгаа. Тэгээд та нар уран бүтээлч хүн болоод хизээч мөнгөний араас битээ яв. Зөвхөн уран бүтээлийн араас л яв. Уран бүтээлийн араас явахаар мөнгөчийн араас чинь дагаад хүрээд ирдэг гэж байгаа юм. Энэ чинь зөв санагдаад байгаа юм. Тэгвэл бид нар мөнгөний араас бодож уран бүтээл хийх биш. Уран бүтээл бодоод явтал мөнгө нь өөрөө хүрээд ирнэ гэдэг байгаа юм. Тэгээ би бол энийг их зөв гэж боддог. Үнэхээр нөгөө уран бүтээлийг өмнөд тавиад явах юм бол Оскар бол бидэнд ойрхон байж болцсохгүй гэдэг нэг юм асуудлыг Паразит буюу Шимэгчүүд кино тавиад өглөө гэдэг. Солонгосоос Оскар авчиж байгаа юм чинь манайх яагаад болохгүй гэж гэдэг нэг асуулт тэмдэг тавьж эхэлсэн шүү дээ. Гэтэл Netflix яагаад Монголыг сонирхгүй байна вэ гэхээр энэ бол нөгөө нэг англи хэлтэй жүжигчин байхгүй дээ. Эсвэл нөгөө гой бие хатаж жүжигчин байхгүй дээ биш юм аа. Ерөөсөө хүн ам нь маш цөөхөндөө юм гэдэг нэг юм асуудал. Тэгэхээр нөгөө Netflix-ийн анхаарлыг татаж чадахгүй байгаа нөхөр хүн амтан холбогдож байна л да. Тэгэхээр энэ дээр ер нь Netflix манайхан гэж кино хийх, Холливуд руу гарах гэд. Яг нөгөө хайрцаасаа сэтгэжээж нөгөө мундаг найруулагч нар яг кино хийж болохгүй гэж гэдэг. Мөнхөд нэг юм бодол бүх найруулагч нарт байдаг баг. Яг бүх тийм гоо мөрөдлөд байгаа шүү дээ. Оскар наа өчнө олон наадмууд байдаг. Өчнө олон фестивалууд байдаг. Тэр чинь бас стандартыг хангасан баг. Бас тэр уран бүтээл маань өөрөө. Яг Netflix ч одоо ингээд бас богино хугацаанд маш олон хэрэглэгчтэй болчихлоо шүү дээ дэлхийд энэ тийм. Тэгвэл тэдний кино ингээ харахаа бүгд адил стандартын дагуу кинод байгаад байхгүй. Тэгээд сүүлүүдээр Аз кинонууд бас маш их сан зохиолж шүү дээ. Тэр Солонгос, Таиланд, Тайван тийм. Тэгээд Азууд хятад кинод бас Япон кино. Ер нь Азууд маш манай Монголоос бус бүгд барыг орсон юм шүү тийм. Тэгэнгүүт тэд нар үзэгч нь байгаад болохоор зах зээл нь тэнд ингээд байгаад. Тэгвэл нэг стандартын дагуу киногоо хийж өгöd байгаа. Стандартыг хангаж камер ямар камер хэвчээ гэрэлтүүлэг яах хэвчээ яг стандартын дагуу хийж өгöd байгаа гэсэн үг. Тэгмүү дээрээс нь зах зээл нь байгуулахаар ингээд яаж ч ингээд хүмүүс тэнд төрөлсөлж авч үзээд байгаа. Тэгээд чинь цаашлаа явсаар магадгүй Оскарт очих үгүйсэх аргагүй шүү дээ. Сайн кино бол тэгээд тэр Солонгосын тэр Parasite буюу тэр кино ч юм бол тэгээд бас л бүүм хийлээ шүү дээ. Тэгээд бүр шилдэг кино авчлаа шүү дээ. Тэгээд чинь бол хэр бүүм гэж байна. Яг хөө тэр мэдээ Солонгосын төр өөрөнд дөр мэдээж оролцоод бол байж л байгаа. Монголчууд бол нэг Оскар авна. Одоо миний ойрын нэг бас нэг жүжигчин бол би бол Оскар бариад татхад хизээ нэг өдөр зогсноо л гэж ярьдаг юм. Тэр гоё мөрөдөл нь гоё явахгүй. Тэрний төлөө тэр уран бүтээл чиг яваад байгаа. Тийм. Тэр чинь ингээ бас уран өгөөд шүү дээ. Яагаад Азууд ингээд бид нар ч адилхан Аз царайд солонгосчууд Аз яагаад Азуудаа бодоход яагаад монголчууд болохгүй шүү. Дээрээс нь тэр нэг хэлний асуудал байгаа. Энэ англи хэлтэй. Үнэхээр яг мөн л дээ бас нэг бэрхшээл мөн англи хэлтэй жүжигчид ерөөхдөө маш ховрхон. За англи хэлтэй мөртлөө тэр жүжигчин байлаа гэд тэрний бие хаан царай зүсэн тохирдгоо. Тийм тохиолдол байна. Тэнгүүд нэг хэлийг бодохоор авч марж юм шиг царай зүс бие хааг нь бодохоор нөгөө дүрдэн тохирохгүй болохоор
боломжгүй гаддаг. Тэгвэл дөрвөн тохироод байгаа жүжигч нь би хаа цариуцсан таарад байгаа нь хэл байхгүй, ярьж чадахгүй. Англиар. Ямар ч яриа байхгүй. Тэгэхээр нэг юм хоёр тал нэг. Тэгэхээр монголчуудаас болж өгөл авахгүй солонгос хүн, хятад хүн, Япон хүнийг монгол улс тоглуулад байгаа шалтгаан тэр байгаа. Зөвхөн киног барьсан яг тийшээ хөрөнгө зардаг, тэр нэг продюсерлдаг, тэр мөнгийг олж өгдөг, нөгөө гоё мундаг чадвартай найрлагчтай ингэж нэгтгэдэг ч гэдэг юм уу. Тийм одоо кино үйлдвэр шиг хуучин байсан шиг тийм байх ёстой ер нь. Кино ч өөр зэвсэгч маш том. Хүмүүсийн тархив маш том зэвсэг. Тэгэхээр энийг нөгөө нэг нөхдүүд чинь буруугаар ашиглах талууд бий болно гэсэн үг. Тэгэхээр энийг бас шууд төр хамааралтай байлгаж болохгүй байна. Яг кино урлагийн зөвлөлд нь өөрөө хяндаг. Тэр нь кино уран бүтээлчнэртэйгээ яг бүр ингээд шууд холбогдож ажилладаг бол зүгээр санагдаад байна. Хөө хийм мундаг жанжин байсан юм байх та гэж бодогдтол те кино хийж байгаа байхгүй. Гэтэл манайх бол солонгосын тэр түүхийн хажууд бол манайх бүр хэдэн мянган жилийн түүхтэй жинхэнэ түүхтэй болсон шүү дээ те. Тэгээ яагаад ингэж энэ аваа найруулагч нар нь тэр түүхээ харуулсан тийм мундаг кинонуудыг хийж чаддгүй юм бол би яг энэ дээр инкүү шиг үзэл бодлыг сонсгож байгаа шүү. Түүхэн кино өөрөө гоё шүү те. Уран бүтээлч хүн болгон түүхэн дүр тоглох түүхэн кино хийх, түүхэн зохиол бичих тийм мөрөөдөл, тийм хөлс зорилго бол хүн болгонд байдаг. Кино за үнэхээр 2-3 тэрбумаар хийгдлээ гэж бодъё да. Маш хөрөнгө зараад тэр кино үнэхээр тэр гадны түүхэн кинонууд чинь зураг аваад тэр стандартыг хангаад ингээд хийлээ гэж бодъё. Эргээд тэр мөнгөө яаж олох вэ гэдэг асуудал үүссэн шүү дээ. Магадгүй үнэхээр тийм буянтан болоод 5 тэрбум гаргачаад би эргүүлж авахгүй надад кинонд байх болно гэх тийм буянтан байвал бүгд сэтгэл зүрхэд ажиллаа орно. Тэгээ монголчин тийм биш болохоор жоон тийм ба. Тэгэхээр хөрөнгө мөнгөний асуудлыг бодох хэрэгтэй. Нээрээс нь тэнгууд хөрөнгө мөнгөө бодож уран бүтээл хийхээр уран бүтээл фул болохгүй байгаа. Нөгөө зохиол төр бичижсэн нөгөө гой зураглал байхгүй болно. Нөгөө хэдэн мянган сум харавдаг хэсэг байхгүй болно. Тэрийг графикаар шийдэн. Тэгэхэд графикч өөр хэдэн төрөөр бүтээгдэх бас. Бод төр сум аваад хэдээр хийгдэд яаж хийдгүү. Дандаа тийм мөнгөтэй холбоотой болчиход байгаа байхгүй. Монголын найруулагч нараас одоо шүтдэг тийм найруулагч нар бас жүжигчд байдаггүй. Бага би жигждэг бол зөөр ингээд шүтнэ. Жишээ нь Монголын кино урлагийн одоо домогшүүд. За тэгээд Балжинам найруулагч маань бас зурлаач хүн байсан. Балжинамгаа би жүжигчин Болд Эрдэнэ гэдэг хүнийг бол дотроо бол маш их хүндэлдэг. Эзээ нэг өдрийн Болд Эрдэнэ гэдэг хүн шиг би жүжигчин болвол яа. Тэгээ би бол хүндэлдэг тэр ахыгаа бол гээр сайн жүжигчин. Гээр сайн хүн. За тэгээд бусад уран бүтээлчдийг бол мөн адилтай хүндэлнэ. Яг нэг тийм зовсон шаналсан тийм кино тоглолцохлоор амьдрал нь бас тэр тийм байх гэдэг ч гэдэг юм уу. Тэгэхээр нэг өгч байгаа кинонд тоглохгүй ч гэдэг юм уу нэг ер нь нэг дотоод нэг юм үзэл. Тийм. Яг уу тэр кинод зураг авалт буюу натур төр байх хугацаанд ч юм уу одоо нэг газар хамаагүй хөндөж болдгоо орчин байдаг тий. Монголын уул усыг хамаагүй хөндөж болохгүй шүү. Тэр үнэхээр тэр газар бид тэр угсан шороо нүгсэн тийм угсан нүхний зураг авах гад тэр дотроос хүн гаргаж ирэх ч юм те сүүлийн нэг гүүж аваад ундаг ч юм уу тийм нүх ухах гад бид тэр газар шороо хөндөхгүй байна та. Үнэхээр тийм тохиолдол гарвал тухайн уул уснаас гойно гэсэн үг. Яг тэр тал дээр би бол үнэхээр бэлэж одоо юм итгэдэг. Дүр дээр үтэлдэг юм байна тийм одоо нарчны дүр тоглохгүй ч гэдэг юм уу. Дүр дээр үтэхгүй. Тэр чинь зохиомл дүр байхгүй юу? Тэр зохиолчин зохиолсон, тэр зохиол гаргасан, тэр найруулагч гаргасан тэр чинь надад ирэхээр цоошин дүр болж байгаа байхгүй юу? Би тэрэн дээр нэг цэрвээд би гудамжны арчин бодоохгүй цэрвэхгүй. Зөв нөө дүр дээр миний тоглох дургүй нэг юм жанр тахгүй аим шиг. Эротик, инээдэм. Ийм гурван жанрд би бол тоглохгүй. Ромео Жюльет гэдэг чигтэй юм хайрын кинод байдаг л зохиолод. Тийм кинод би бол бас өнөн жоо тийм дургу. Тэгээд Ромео Жюльет гэснээс нэг бүр нэг юм оюутан багтай нэг юугаа ярьж байгаа. Ярил л да. Бодол одоо тэрүүд нэг надад бас харуулсан байхгүй. Тэр юу гэхээр оюутан болгон эрэгтэй оюутан болгон Ромео болно гэж мөрөддөг. Эмэгтэй оюутан болгон Жюльетта болно гэж мөрөддөгсөн байхгүй юу? Жүжигчний ингээ оюутнууд юу? Тэгдэг лаастай. Театрт орчихсон хизээний өдөр Ромео Жюльет тавих бол тэнд би Ромео олчихсан залуу байгаа дээрээ тэнд би Жюльетта олчихсан гэдэг мөрөдөл байдаг. Гэтэл надад тийм мөрөдөл байгаагүй. Надад юу байсан гэж Гамлет гэсэн баг. Нийгмийн тийм тол яваад байгаа Гамлет өөрөө. Надад тийм дүрүүд илүү таалагдсан баг. Тэгээд Ромео Жюльет хэрэг тоглох юм бол чи аль дүртэн тоглох вэ гэдэг санал хэрэг тавьбал би тэгвэл Тибалт тоглоё. Эсвэл Меркуцэ тоглоё гэх байсан. Хизээж би Ромео биш.
Яг гаргаж ирмээр нийгмийн эмзэг асуудлууд байгаа аахгүй. Одоо жишээлбэл 90 юм хоёр салахад хүүхэд өнчирч үлддэг тий. За тэгээд 90 эмдээ дээрлэх хүүхэд шиг эмгтээчүүд маш их хүчрхийл төртөж байна гэдэг чинь энийг уран бүтээлээр яаж гоё гаргаж ирэх вэ гэд маш гоё зохиол бичигдээд гараад ирвэл тэрийг маш гоё уран бүтээл болгож нийгэм мессеж өгч болно үсттэй. Нөгөө Will Smith-ийн хүүтэйгээ тоглосон кинод шүү дээ. 2006 онд гарч ирсэн. Нөгөө ад жаргалын эрэлтгээд хөөрхөн амьдралын төлөө зүтгэл явааддаг. Тэгтэл ихнэр нь дундаас нь орхи авчдаг шүү дээ. Би ингэж амьдрахгүй. Энэ бол амьдрал биш. Би ад жаргалтай амьдрах хүн гэд хүүхдээ өртөл орхи авдаг шүү дээ. Тэгэхэд Will Smith тэр тоглосон тэр жүжигч нь болохоор дүр нь болохоор амьдралын төлөө зүтгэдэг. Хизээ нэг өдөр би зоригтой хүрнэ. Хизээ нэг өдөр амжилтанд хүрнэ. Хизээ нэг өдөр би сайхан амьдрна. Гол нь энэ цаг хугацаанд л би юмаа сайн хийх ёстой гэл. Цаг алдахгүй яваад ажилладаг. Тэр киног үзэхээр ингээд юм урам авдаг шүү дээ. Амьдралын төлөө яаж зүтгэж чинь, хүүхдийн төлөө яаж зүтгэж чинь. Одоо нийгмийн эмзэг сэдвүүдийг тэгж харуулж зүгээр санагдаад байхгүй. Тодорхой хэмжээний уран сайхан оруулаад тэр найруулагч нь өөрхөн хэлэх санаа гоё тийм нэг уран сайхны аргаар үзүүлж болно. Зохиол муу байна гэдэг дээр санал нийлдэг ялчгүй. Сайн зохиолыг муу болгосон киноч байна. Муу зохиолыг сайн болгосон киноч байдаг. Монгол тэмцчнүүд зөндөө шүү. Уг нь сайн кино байгааддаг. Даанч театрт гараад хэдхэн хоног гараад буутсан. Ашиг олж таагүй. Яагаад гэсэн дараа нь зургатаар гэж байгаа юм. 2-3 жилийн дараа. Тэгээ зургатаар гараад хүн үзэнгүүд вау. Энэ хүний сэтгэл ямар гой хүндсэн гэнэ. Яг алтан үеийнхний шиг нэм сэтгэл буусан кино. Яагаад тухайд нь кино театрт хүн үзээгүй болоод зургатаар үзчихэд хүмүүс тэгдэг байхгүй. Тэгэхээр тэр кино театрт хүмүүс зүгээр юм сэтгэл хөдлөлөөр хандж үздэг байхгүй. Ер нь чөлөө цагийг хэрхэн өнгөрүүлдэг, хувийн амьдрал бас их нууцлаг те. Тэгээд ер нь нэг юм олонний өмнө гарч ирээл одоо хөгжөөн цэнгийн төвтрүүлэгт ч ороод ингээд нэг ил байдаггүй. Тэгээд энэ ер нь хувь хүнтэй холбоотой юм уу? Чөлөө цагийг яаж өнгөрүүлдэг вэ? Гэрэл зураг авах нь бас өөрийнх нь нэг тийм хобби юу? Одоо бясалгал хийж байгаа юм биш. Гэхдээ нэг өөртөө ярилцах, өөрийгөө бодох, дотоод одоо мөн чанараа өөрөө жижиг юм миний дотроос нэг хүш байгаа шүү дээ. Яг миний дотор мөн чанарын хүш маань юу хүсдэг, юу мөрөөддөг, юу хийхэд зорддог. Яг энтэй ингээд зөв аяа ингээд зөрүүч бодохгүй ингээд суух гой санагддаг. Тэнгүүд ягаад ч нэг юм зүйлүүд бий болдог цаанаасаа. Тэгээд зураг авах бол одоо миний сонирхол одоо хобби гэх юм уу те. Тэр ягаад тийм хобби вэ гэхээр хүүхд байхдаа би энэ зурдаг хүүхдээсэн байхгүй. Ер нь зургийн дугууланд явдаг. Тэгээд зураач болно гэж боддог байсан шүү дээ. Тэгээд гинт өөрчлөлтөд юм жүжигчин ч юм уу юу ч юм ингээд яваад явчихж байгаа. Зураачаар юус яваагүй. Зураач болоочгүй. Тэгтээ нэг зураг зурах туртай тодорхой хэмжээний жоо нэг юм гарын дүүл байдаг. Тэгээд тэр бас нэм зураг авахд нөлөөлсөн байх гэж бодоод тээ. Тэгээд энэ хөдөө явахд гадагш явахд уул ус байгалийн зураг авах туртай. Тэгээ яг одоо сүүлүүд модельт зураг аваад байгаа. Энэ болохоор нэг юм бяцхан зорилго тээчээ яваад байгаа. Ямар зорилго вэ гэхээр одоо би өөрөө би таас нэг үзэсгэлэн гарах санаатай байна. Одоо сэтгүүл үзэж байгаа юм шиг. Тэгээ тэр нь даа миний авсан зураг байх хэрэгтэй. Тэгээ тэр нь даа эмэгтэй хүн байх хэрэгтэй. Одоо эмэгтэй хүний гоо сайхан бол хаач бол одоо ямар цаг үед бол үнэхээр сайхан ариухан байдаг шүү дээ. Тэгэнгүүт чинь тэр зураг 20 жилийн дараа, 30 жилийн дараа, 50 жилийн дараа ингээ эргээд харахад магадгүй тэр анхуулсан хүн өөрөө харахад миний залуунаас харж гинөө эмээн залуудаа ч юм уу те. Тэгвэл энийг би авсан гэл миний хөөхнүүд өвөөгөө авсан зургийг хар та нар гэд мэдгүй дараа нь бодоход гой сардаад байгаа байхгүй. Тэгээд энэ би зөв бүр тийм алсын юмэр бодохоор надад гой сардаа. Дээрээс нь энэ надад уран бүгд байхгүй. Эмэгтэйний тэр гоо сайхныг хараад надад яг ч юм тийм нэхгүй тийм юм гэгээ өгдөг байхгүй гэгээ. Тийм ч торыг авах дуртай. За тэгээд хоёулаа подкаст шинэ жилийнхаа уур амьсгал руу оруулаад тэгээд өндөрлөё. Орцсондоо гэж ярьдаг болсон. Хуучин бол дандаа тэгж ярьдаг байсан. Патисондоо гэж ярьдаг байсан юм байна. Тэгээд тэр үг одоо бүр байхгүй болцсонтэй адилхан. Ёлк гэдэг үг алга болцсон юм байна. Ёлко цассан уу? Тэ хуучныхаа хэллэгээр тэгээд одоо бол ер нь хүмүүс модо цасна гэж аяух яриад байна. Энэ ёлк гэдэг үгийг ингээс сонсохлоор хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрдөг вэ? Монголоор бол шинжил шүү дээ. Ёлк ч орс үг болоод байна. Тий, орс үг бол. Тэгээд ёлк ч өөрөө тийм яг ч гой санагддаг шүү дээ. Одоо нэг хүмүүс нэг мандрин санаанд ордог тийм. Яалчгүй нэг мандрин ингээл дэлгэгддэг мандрин ялан баг нэг тавьчих. Мандрин өөр төсөөлөх аргагүй гэдэг. Яаж ч тэр мандрин өндөр гой мэдээж байгаа шинэ жилээр цастаа зүүрлдэг. Гой цас ороод нэм ойлголт энэ тийм модсаад яаж ч гоё гэдэг.
Монгол өвлийн өвгөн аав гэдээ байгаа тий. Одоо бидний төсөөлдгөр л гомс хөрөнгөө. Тий. Айгуу гоё өвлийн аав юм шиг санагддаг байсан надад л. Одоо бол ардын жүжигчин жаргал сайхангаа яг хэрхэн авцсан гэдэг өвлийн аав болоо явж байгаа. Манайхан бүгд нэг тэр ахын он гарга гэдэг юм тийм манай хамаатан зан бүгд нийлээд нэг юм шинэ жил тэмдэглэсэн баггүй. Тэгэхэд за одоо ингээ өвлийн аав нь ирж ийн гинэ хүүхдүүдэд бэлгээд хараа нэгж шүү. За одоо хаалаа тогшиж шүү гэл ингээд нэг хүн удирдах байгаа. Би ч 4 настай шүү дээ. За ямар юм орж ирэх болтой. Тэгээ хүмүүсээ бүртгэсэн. Тэгсээ орж ирсэн чинь нэг ах орж ирж байна. Бүр илт мэдэгдээд байгаа шүү. Би хараа таньц. Тэгэд тэр яагаад ч юм тэгтээ хөөх чадах хадгараа л хувцас цоглуулсан байлээ л дээ. Тэгээ нэг хөвөнгөөр сахал ицсэн. Нэг маарлан дээр ингээд наагаад ингээд юм хөвөнгөөр сахал ицсэн. Тэгээ нөгөөт нь тэг хөмсгөөс тэгээд чинь ярингууд ингээд унаад байгаа байхгүй. За миний хүүхдээс цас мүсний ормоос гэдэг орд ирж байгаа. Хоолойг нь таньж байгаа юм. Тэгээд дуу тэр явдлыг таньж байгаа юм. Нүдийн нараа таньж байгаа юм. Тэгээ энэ шал худлаа. Тэгээ ингээ хүмүүсээ харахаар яг тэр ах байхгүй гоодохгүй. Яг бөөм. Тэгээд за хүүхдүүдгээ бэлгээд зарим хүүхдүүд итгэсэн байсан байхгүй манай хамаатны зарим хүүхдүүд. Тэгээ над дээр ирж байгаа. Тэгээ би харангуйтай. Ой, ахаа таныг мэдж байгаа шүү бэлгээ аав гэсэн чинь. Тийм хүн мэдгүй байна мэн. За чи шаашаа явах гэдэг намайг явуулчих байгаа байхгүй. Тэр магадгүй тэгсэн баг тий. Би таньсан байсан болох гэсэн юм. Үнэхээр танигтааргүй тэгээ одоогийн гоё мейкап гоё хийгдээд үнэхээр бас би итгэхсэн ч магадгүй тэгээ тэгэхээр хүүхд чинь ямар юм шууд хардаг. Шууд хүлээж авдаг. Тэр хүүхдүүдийг итгүүлнэ гэдэг чинь өөр асар хэцүү. Тэг мэдгүй яаж ч надад худлаас харцах юм. Монголчуудын баяр юм жоо тийм бол доош нөө баярын агуулга мөн чанар нь чухал биш. Тэнд ууж идэх нь сонирн байгаад байгаа. Тэрэндээ ачаад бүдлөгдөг. Тэгвэл хэн намайг яаж харах вэ гэд хувцсан анхаараад эхэлдэг. Тэгээд мэдгүй ингээд баярлаа тэгэхээр яаж ууж идэхтэй л анхаараад амж санагдаад байна. Тэгэхээр энэ сайхан баярыг зарим одоо зөндөө болон муугаа жишээ бол та нараас сонсч л байсан. Хүмүүс л мэдж л байгаа тийм. Нэг сайхан баяр өдөр баярлал гарч ирсэн, хязгаарч орж ирээгүй гэдэг үйлдэл байдаг хгүй. Тэгэхээр энийг юу үйлчлэхэд тэр агуулгандаа ингээд захирагдаад баярлуул илүү мөн чанар нь гоё ирэх юм бол ч бодод тахгүй. Жилээр одоо тоолох баян үзэлмээр санагдаад байдаг кино байдаг уу? Байдаг. Одоо нэг юу ч гэртээ ганц харав шүү дээ. Яагаад ч үгүй кино нэгдүгээр анги ялаа нэгдүгээр анги. Тэр киног яагаад ч үгүй нөө тэр үзсэн өөддөг шүү дээ. Өстө өөддөг шүү дээ. Шинэ жилийн одоо ширэн дээр байдаг тэр чимдэг нийсэс салаадыг сонгонтой сонно, сонгонгүй сонно. Яг байцаатай цаа байцаагүй цаа гэж. Тий. Тэг яг нэг юм энэ чи яг нэг тухайн хүний нэг амтлагааны л асуудал юм билээ шүү дээ. Би бол сонгонтой дуртай. Тий одоо ингээд амтлах байхгүй. Би сонгонгоо дуртай. Сонин тэгвэл би сонготыг идэж үтсэн. Сонгон амттад байгаад байгаа хгүй. Тэгэхээр салаад нь утга учирыг алдагдуулаад байгаа юм. Сонгон байхгүй бол тэр яг гоё. Тэнд нэг ванду орж болж байна. Өндөг орж болж байна те. Майнас намтагдаад. Төмс намтад, лув намтад нэг гоё. Тэр нэг гоё үрцгийг дарсан үрцэг дараагийн үрцгийг хоёулын хийчихэл бүр гоё. За супер. За сонгийн хийж бол уушлаарай. Яг идэн тэгтээ. Идэж чадах юм байлээ. Тэгтээ тийм гоё биш. Манай дүүгийн хийсэн салаад үнээр гоё тоххой. Үнээр гоё. Тэгээд манайхан бүгдээрээ сонгон хийдэг байхгүй юу? Тэгээд зарим их тэр нэг гаднаас орж байгаа хүмүүс шүү дээ. Бэр мэр те янз бүрийн хүмүүс хүүхдүүд нь орж сонгонд идэх гэдэг. Тэнгүүд дунд хүмүүс байгаа. Тэнгүүд аяган дээр нэг хэлсэн. Тэгвэл нийцний ичгээр тэр хийдэж чадахгүй. Ширээнийхэн зоог. Тэгэл нөгөө нэг одоо дахиа эсвэл үхрийн махаа гоё стейк болгоод ч юм уу. Эсвэл нөгөө нэг гүлэш манай ах хийдэг хөөхгүй. Гүл яг тухайд нь хин хоол хийхээр тэр хүний хоолных нь амтлагаар л явна. Бууз бол хийдгүй. Ингүүш ямар хоол хийх вэ? Тэнд одоо ямар үүрэг оролттой оролцох. Нөө туслахаар ордын. Юусаа туслахаар. За юмд хийж бэлтжүүлээ. Төмс арилгах гэлөө. Төмсөн дээр орохгүй шүү дээ. Одоо л хүүхд бол ордог байсан. Одоо төмсөн дээр алах. Одоо зөв наадах энийдийг за би ингээм авчир тавьсан. Тэр юу ч хийж болно. Юу ч хийж болно. Юу ч хийж болно шүү. Ширэн дээр навчир тавьсан. Аяах ч хийж болно. Тэгээ соочихсан. Шинэ жилээр манайхан нэг яг гоо халуун ампулаар он гаргадаг байхгүй дандаа. Хичнээн хөдөө байсан, хичнээн ажилтай байсан. Заавал 31 өдөр гэртээ ээж авдраа цуглардаг. Тэгээд тэндээ бөөнд он гаргадаг. Тэгээд манай ээж нэг бидний баг хахтал юм ажид бүтлээ өгдөөсөн байхгүй шинэ жил цагаан сар наадам тий энэ гурван баярт бол төрсөн өдөр бас ялангуяа хүүхдүүдийн төсөөд тий. Тэгвэл би ч айлын төрөл авахгүй. Дээр нэг ахтад доор хоёр дүүд авахгүй. Тэнгүүд ээж ялангуяа 31-ний орой гэр бүлэр байх хэвээр. Энэ гэр бүлийн баяр шүү. Тэгээ бид нар эх ондоо бид гэр бүлэрээ элэг бүтэн эрүүлэх юм элэг бүтэн гарч байгаа ингээд юм
уламжлал нэг байх хэвээр энэ чинь нэг бэлэгдэл байх хэвээр энэ чинь цаашлаад тэр жилд ирж байгаа жилдээ бас мөн адил эрүүл байна, амжилт бүтээлээр дүүрэн байна тийм эрүүл бэлэгдлийг бас бэлэгдээд авахгүй тэр ээж хүн бол ээжтэйгээ гэрийнхэнтэйгээ ингээд байх нь илүү ээжийн гарын хоолой гэдэг. Янз. Тэ урж байгаа айлууд байна, зорж очих айлууд байна. Гэтэл ялко цэцсэн байгаа. Одоо нөгөө модоо цэцсэн байгаа шүү дээ. Тэрэн дээр ирнэ мөнгө тавих ёстой юм уу? Тавих ёсгүй юм уу? Инхүү шин бодлоор. Би бол тавих ёсгүй гэж үздэг. Яагаад? Яагаад гэвэл тэр модыг ягч мөнгө тавиад байгаа ягч мэлаагаад байгаа ямар утга учиртай. Тэр чинь тухайн үеийн хүмүүсийн такс нэсэн бохоо. Зүгээр мэлааж байгаа хэлбэрээр такс аваад байгаа хгүй. Эцээ тэр хүн айл дурм мөнгө тэр модыг мэлааж байгаа харагдаж байгаа боловч би энэ өөс чаас энэ 20,000 хин тавьсан бол за би $100 тавьчих гэх тийм нэг юм сонин үзэл бий болох гэдэг. Тэнгүүд нөгөө айлын эзэн дахиад шүү дээ. Манай модыг $100 мэлаачлаа. За энэ ямар мөнгөөр мэлаах нь вэ гэдэг юм мөнгөн дүнгээр өмнөж явах гэдэг байна. Тэгэхээр энэ буруу санагдаад байгаа. Инхүү шин нэг гол нэг юм байдаг шүү дээ. Чиглэл юм уу? Мөрөөд тэгээ тий. Тултал мөрөөд, үхтлээ мөрөөд гэдэг. Тий. Энэ сайхан, энэ бол их гоё үг. Тэгээд хүн болго мөрөөдөлтэй байгаарай. Мөрөөдөхөө бойрлохоор тэр хүн ирнэ амьд хэрнээ цогцсон юм шиг болчихсон юм шиг. Цогсон цаг шиг болчихсон юм шиг байгаа тийм. Тэгээд мөрөөдлийн дагуу зориг үсэж байгаа хгүй. Яг тэр мөрөөдлийг биелэхин тулд би энэ зорилгод хүрэх хэрэгтэй. Бид тэр хүүхд тахта мөрөөддөг шүү дээ. Маш олон зүйлийг мөрөөддөг. Би ийм хүн болмоор, тийм хүн болмоор, би ийм хүн болохыг хүсдэг, мөрөөддөг гэл. Тэр нь явсаар тэр амьдралын замыг бий болгоод авах өөрөө мөрөөдлөөрөө. Гэтэ тэр чинь хүүхд сураад байна, тэрнийхэн дагуу ажиллаад байна, тэрнийхэн дагуу зориод шүү дээ. Тэр чинь мөрөөдрөө л явж байгаа хэлбэр баг. Тэгэхээр энэ мөрөөдөх ёстой. Хааж мөрөөдөх ёстой. Унтж явахтаа ч тэр бодож явахдаа, явж явахдаа хоол идэж явахдаа ч мөрөөдөх ёстой. Би бол тэгж л бодоод тээ. Энэ үл ер нь амьдралын маш том тэгдэг нэг юм зөв алхам юм бол зөв бодол юм болов гэж бодоод байдаг шүү дээ. 2025 оноо хэрхэн сайхан гэгээлгээр харж гин. Тэгээ энэ оноо бас үзэгчтэйгээ хуваалцвал. Тэгээ юуны өмнө хишгээдээ баярлаа. Мөн одоо танаа одоо энэ влог бас өшөө олон үзэгчтэй, өшөө олон фэнүүтэй бас болохыг хүсэн өрөөж байна. За мөн одоо хишгээгийн влогийг үзэж байгаа одоо үзэгч та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. Удахгүй одоо шинэ он гарах гэж байна. Тэгээ хуучин оноо тэгээд бид нар одоо шинэ ондоо амжилт бүтээл эрүүл инхээр дүүрэн байх болтугай. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй байдаг. Тэгээ эрүүл байж жаргалыг бий болгоно, эрүүл байж амжилтыг бий болгоно, эрүүл байж бид нар бүгд сайхан амьдрын шүү дээ. Тэгээ нэгдүгürt эрүүл байх хэрэгтэй байдаг юм хэлээ. Тэгээ энэ хүмүүс нэг юм алдчаад ухаарад иддэг. Тийм болгоно нэг юм хүний алдаан дээрс болж өгөл суралцуулах зүгээр байдаг. Тэгэхээр эрүүл байх хэрэгтэй. Тэгээд бусдын алдааг өөр төрөө турших биш, бусдын алдараа суралцаад 25 онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэж та бүхэндээ хүсэн өрөөж байна. За тэр ирвэл Баатар болтугай өөрт нь тий инкүүштэй бас уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье. 2025 он урд нь цэлийж байна. Тэгээд 2025 онд цаашдаа улам гялзаж, гялтганаж энэ уран бүтээлчийн замл нь үргэлж өөдөө байх болтугай гэж нийт подкастыг үзэгчдийн өмнөөс хүсэн өрөөё. Тэгээд шинэ оноо сайхан ухтаан аваарай. За баярлаа. Үнэхээр баярлаа.